Үзэгчтэй хөтөлбөр зочны ярилцлагын булангаар үргэлжилж байна. Ингээд студид надтай хамт шинжээч Батсуур ажиллаж байна. Танд орон дүргий. Орон минь. Тэгэхээр сүүлийн үед одоо олон улсын агентлагууд манай улсын зээлчих зэрэглэлийг бас олон дахин буурууллаа л да. Тэгэхээр зээлчих зэрэглэл мэдээж хэрэг буурч өсчээдэг нь бол хэвийн үзэгдэл. Гэтэл сүүлийн одоо жил хагасын хугацаанд ер нь манай улсын зээлчих зэрэглэл 2-3 шатаар одоо ингэж буурлаа л да. Энэ ер нь манай улсын эдийн засагт хэр одоо сөрөг нөлөөтэй байгаа юм. Эдийн засагт шууд сөрөг нөлөө үзүүлнэ гэж хэлэхээсээ илүүтэйгээр манай эдийн засгийн явц ямар байна вэ? Яг одоо болж байгаа үйл явдал манай эдийн засагт хэрхэн нөлөөлж байна гэдгийг харуулсан тодорхойлсон арга хэмжээ гэж би хараад байгаа юм л да. Миний 3 хоногийн өмнө шалгаснаар 17-нд санагдаж байна. 7 сарын 17-нд шалгаснаар Moody's гэдэг агентлаг байдаг. За 3 агентлаг байдаг. Fitch, Moody's, Standard and Poor's гэдэг. Энэ 3 агентлагийн зээлжих зэрэглэлүүд нь болохоор их үнэлэгдэж байдаг. Тэгээ Moody's агентлагийн үнэлж байгаагаар бол Монгол улсын засгийн газрын болоод Монгол улсын хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг B1-с B2 болгон бууруулсан байна. Энэ удаад бол жоохон онцлогтой гэж би хараад байгаа. B1-с B2 болгож бууруулдаг зэрэглэл нь. Яагаад гэх юм бол нэмэх хасах буюу эерэг сөрөг гэсэн үзүүлэлтүүд байдаг. Тэгэхээр чинь B1 нь болохоор эерэг үзүүлэлт дотроо доотлын хамгийн доод шатныхных нь шүү дээ. Тийм үү. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол B1 үзүүлэлттэй бол хөрөнгө оруулалт байж болно, бонд гаргаж болно. Гэхдээ энэ нь бол тийм сайн үзүүлэлт биш. Гэхдээ бас харьцангуй боломжтой. Ерөнхийд нь авч үзээ болно. Энэс сарын нэг шат буучих юм бол яах нь вэ? Хасгаруугаар авчихна. Тэгэхээр жаал хэдийн нэг шат одоо ингээд 17-ныхоор буучж байгаа юм чинь B2-га буучж байгаа юм чинь энэ нь болохоор сөрөг тал руугаар авчиж байгаа. Сөрөг тал нь за юу байна вэ гэх юм бол энэ зэрэглэлийг авсан компани юм уу засгийн газар улс орон тий яах нь дампууралд орхон байна. Дампуурч болно. Тэгм учраас ийм зэрэглэлтэй компани улс орнуудын гаргасан бондыг авч болохгүй. Үндсэндээ болохгүй байх нь шүү дээ тий. Авах юм бол одоо өндөр хүүтэйгээр авна. Эрсдлийн өндөр тавьж өгнө гэсэн одоо ийм л юм аа. Тэгэхээр энэ ерөөсөө нэмэхээс хасах руу орсон учраас одоо энэ удаагийн зээлжтийн зэрэглэлийн бууралт нь болохоор их ач холбогдолтой гэж харж болох юм л да. Тэгэхээр манай улсын засгийн газрын зүгээс бол өрийн удирдлагын тухай хууль гэдэг ер нь сүүлийн үед нэмж бонд гаргах зайлшгүй шаардлагатай, нэмж өөрөө одоо нэмэх шаардлагатай байна гэж ярьж байна л да. Ингээд одоо бонд гаргахаар за энэ зээлжих зэрэглэл маань одоо ингээд буурсан үед ер нь өмнө нь гаргасан бонд болон за одоо гаргаж байгаа зээлийн бондын хүнд ер нь ямар нөлөө үзүүлэх вэ? Энэ бол одоо маш чухал асуудал байна гэж би үзэх гэж байна. Ягаад гэх юм бол яг зүгээр эерэг зэрэглэлтэй B1 зэрэглэлтэй байхдаа гаргасан бонд хүн маань бол сарцсангүй яг нэг сайн ч биш муу ч биш байсан те 500-ны Чингис бонд гэл 500-ны 25 дунджаар 25 хүүтэй орж ирсэн гэж үзэх юм бол энэ бол харцсангүй ер нь өндөр хүчтэй юм уу дунд зэргийн хүчтэй улс орнууд хацуулах юм бол энэ бондны хөвөл өндөр. Зүгээр хоцрогдонгүй орнуудын гаргадаг бондтай хацуулах юм бол энэ бонд бол яг байж болох бонд. Гэхдээ ерөнхийдөө бол өндөр талтай. Харьцангуй боломжийн нөхцлөөр авсан гэж ойлгож байна. Хоцрогдонгүй хөгжилтэй улс орнууд хацуулах юм бол одоо дайн байлдаан болж Афганистан ч юм уу Ирак ч юм уу тийм улсуудтай хацуулах юм бол болно. Гайгүй үнэлэгдсэн гэж болно. Зүгээр эдийн засаг нь одоо хэвийн явдгаараа явж байгаа улс орнуудтай хацуулах юм Вьетнамтай харьцуулах юм бол Оростой харьцуулах юм бол Хятадтай харьцуулах юм бол 500-ны 25 гэдэг бол өндөр хөө. Тэгэхээр бол ихэнх ер нь бол нэг 4 орчим байж 4-өөс 425 ч юм байж энэ бондын хөв бол одоо харьцангуй боломжийн гэж үзнэ гэж болно. Зэрэглэл сайтай улсууд бол бүр бага байх нь шүү дээ. 2 3 тэрнээс доош байж болно. Хувийн хөвтэй бонд гаргаж болох нь шүү дээ тийм үү. Тэгэхээр одоо B2 гээд тэр нь болохоор негатив буюу сөрөг үзүүлэлт рүү орчиж байгаа учраас энэ зэрэглэл нь болохоор яах нь одоо хүн бол хамаагүй өндөр болоо явчих нь шүү дээ тийм. Гэхдээ энэ угаасаа ийм зэрэглэлтэй улс орн буюу компаниудын гаргасан бондыг авч болохгүй. Тэгээ эрсдэлтэй байна гэж заасан байгаа учраас бол энэ бол авахгүй байх гэж бодож байна. Ийм гаргах боломжгүй ч болно гэж үзэж байгаа байхгүй. Тэгээ үндсэндээ бол яагаад зээлжих зэрэглэлийг бууруулваа гэдэг асуулт бол их чухал санагдаж байгаа миний хувьд бол. Тэгэхээр энэ дээр бол маш тодорхой эдийн засгийн тодорхой шалгууруудаар авч үзээд зэрэглэл тогтоогоод ингээд шалгууруудаар аваад үзэхэр чинь гараад ирнэ дээ тийм. Тэгээ энийг бол маш нарийн тооцсон байгаа шүү дээ. Тэгээд бол яг манай улсын эдийн засгийн бодит байдлыг тодорхойлсон тодорхойлт байгаа юм тийм. Зөвхөн дотоодын эдийн засгчдийнхаа ард түмнийхээ ярьж байгаа хэлж байгаа тодорхойлж байгаа одоо эдийн засгийн өгч үзүүлэлтүүдийг ерөөсөө тийм үл хаахраад байгаа бол
одоо бол бодитоор бүр албан ёсны тэр зэрэглэл өгдөг агентлагуудаас зөвхөн мүүдийч биш нөгөө хоёрын ч бас адилхан үнэлсэн байгаа шүү дээ тийм үү. Ер нь тийм байдаг шүү дээ. Нэг нь үнэлчих нөгөөдөл нь бас өөр байна гэж ер нь баг байдгүй тийм юм байна. Тийм учраас тодорхой манай эдийн засагт одоо үнэлэлт өгөлт өгчөж байгаа хэрэг юм байгаа энэ. Маш тодорхой үнэлэлт. Муу байна, болохгүй байна гэж байна. Тэгээ нөгөө эдийн засгийн сайжруулах 100 хоногийн арга хэмжээ авсан. Одоо тэр 100 хоног нь одоо 8 сарын сүүлээр ч дуусах шиг байна тийм. Тэгэхээр бол одоо ингээд хариу төгсөж байна. Энэ одоо 100 хоногийн арга хэмжээ маань ямар үр дүнтэй явж байна вэ? Нэгдүгээрт нөгөө талаас ерөнхий эдийн засаг маань ямар шиг явж байна гэдгийг бол маш тодорхой заасан үнэлэлт марга харахгүй үнэлэлт болж байгаамаа гэж би үзэж байгаа. Тэгэхээр энэ үнэлэлтүүдийн талаар ингээд аваад үзэх юм бол ямар одоо шалгууруудаар ингээд зэрэглэлийн боруулсан бэ гэдээ аваад үзэх юм бол нэгдүгээрт нь яасан гадаад валютын нөөц бол одоо харьцангуй доош орсон гэж байгаа. Оны ихэнх 2.2 тэрбум долларын гадаад валютын нөөцтэй байна гэсэн чинь одоогор болохоор яг одоо энэ өнөөгийн байдлаар 1.6 тэрбум долларын нөөцтэй байна гэсэн тийм албан ёсны мэдээ байна. Гэтэл албан ёсны бус мэдээгээр Reuters агентлагийн бас одоо шинжилгээгээр аваад үзэх юм бол уучлаарай Монгол банкны гадаад өрн оролцоогоор 1 тэрбум буюу 960 орчим сая долларын өр байна. Тэгээ ингэ бодоод үзэх юм бол бодит байдал дээр яах нь валютын нөөц 1.6 биш харин зөвхөн 550 60 ч юм уу одоо 600 сая хүрэхгүй тийм долларын нөөц байна гэсэн тийм мэдээлэл гаргасан. Энэ нь бол миний бодлоор бол илүү бодит одоо тооцоо гэж би хараад байгаа. Гадаад валютын нөөцийн хувьд бол нөгөө талаас гадаад өр Монгол улсын нийт гадаад өр гэж байна. Засгийн газрын өр гэж байна. Нийт гадаад өр нь болохоор 19 тэрбум доллар хэлээд давчаад байна тийм үү. Үүн дотроос засгийн газрын өр нь болохоор одоо тодорхой бас байна. Тий. Нэмэгдээл байгаа. Тэгээ оролцоогоор нэг 7 тэрбум орчим долларын засгийн газрын өр байна гэж үзэж байна. За нөгөө талаас яах нь. За би түрүүн яасан. Гадаад өрийг ярьлаа. Гадаад валютын нөөцийг ярьлаа. Өөр бас нэг чухал үзүүлэлт байна. Тэр нь юу гэхээр инфляц байна. Инфляц албан ёсоор бол одоо нэг 10 орчим хувьтай ч юм уу явж байгаа гэж яриад байгаа. Ингээд албан босоор бол энэ чинь ямар ч байсан 25-аас дээш хувьтай байна гэсэн тийм үзүүлэлт байна. Нөгөө талаас төгрөгийн доллартай харьцах ханш. Энэ нь болохоор одоо үндсэн 11 оны сүүл 12 оны ихээр ямар байсан гэхээр тэрнээс тэрнтэй харьцуулаад үзэх юм бол өнөөдөр 35%-аар буурчаад байна. Өнөөдөр төгрөгийн доллартай харьцах ханш хэд байгаа. Зах дээр миний зүйл шалгаснараа 1840 төгрөг байна тийм үү. Энэ бол одоо цааш ингээд өсөд байх хандлагатай болчих. Ягаад өсөд байх хандлагатай болчих вэ гэх юм бол ерөөсөл манай хэрэгцээ байсаар байна, долларын хэрэгцээ байсаар байна. Тэгээд дээрэс нь нөгөө дандаа Монгол банкнаас интервенц хийдэг байсан бол одоо гадаад валютын нөөц нь шавхагдчихад байна. Тэгээд Twitter хийсэн гадаад валютын нөөцтөр 1.6 тэрбум долларын гадаад валютын нөөц байна гэж үзэж албан ёсоор үзэж байгаа шүү дээ. Албан босоор бол тэрнээс бага байна. Тэгээ үзэх юм бол энэ нь болохоор бол Moody's агентлагийн тооцоогоор 1.8 за нэг сар хагасан нөөцлөх гэж байгаа. Гэтэл энэ чи яг бодитоор тооцоож 5 юм уу 600 сая доллар байна гэх юм бол энэ ч ерөөсөө 2-7 хоногийн ч юм уу 1 сарын ч юм уу нөөцл байх гэдэг байгаа байхгүй. Тэгээд инфляц байна. Нэрэс нь одоо худалдааны манай улсын төлбөрийн баланс бас алдагдсан хасаг 26% явж байна. За иймэрхүү одоо үндсэн суурь нөхцлүүдийг хараад яасан байна уу? Монгол улсын эдийн засагт үнэлт өгөөд хасах одоо үзүүлэлтээр оруулаад бие хоёрыг үнэлгээ өгсөн байна. Тэгэхээр мэдээж хэрэг манай улсын эдийн засгийн гол нөхцөл байдал бол гол үзүүлэлтүүд бол мэдээж хэрэг хүндхэн л байх шиг байна л та. Тэгэхэд за зарим эдийн засгч зарим хүмүүний хувьд бол за энэ гол том агентлагуудын одоо энэ дүгнж байгаа энэ дүгнэлт бол за яг туйлын одоо үнэн бас биш ээ. За тухайлх юм бол 2008 онд одоо энэ агентлагууд за тухайн үед дампуурсан томоохон одоо банкуд ч гэдэг юм уу томоохон компаниудыг одоо бас 3А зэрэглэлээр үнэлж исэн. Ер нь санхүүгийн нөхцөл байдал маш сайн гэж үнэлж исэн ч гэсэн одоо хямралын үед ингээд дампуурсан. Тийм учраас энийг бол бас яг туйлын үнэн зөв гэж бас үзэх нь тийм боломжгүй юм гэж бас ярьж байна л та. Би зүгээр яг тэр жишээ гаргаад ирэх юм бол тэгээд би ийм тохиолдлыг мэдэхгүй байна. 3А зэрэгэлдэг компани дампуурч байсан тохиолдол мэдэхгүй байна. Ямар хүн ямар учраас гэж хэлээд байгаа юм. Жишээгээ гаргаад ирэх юм бол би тэрэн дээр бол ингээд тайлбар тавьж болж байна л та. Тэгэхээр би нэг хэлж мэдэхгүй. Гэхдээ ямар тач би түр хэлжсэн юм уу? Бидний одоо эдийн засгчдын дотоод одоо ард түмний өөрийнхөө улс орны эдийн засгт өгч байгаа үнэлгээ нэг байна. Гэтэл энэ үнэлгээг чинь баталгаажуулаад тэр гадаадын үнэлгээний агентлаг тийм өөрсдөө үнэлгээ өгчгөр чинь энэ хоёрын харьцааг аваад үзье тийм.
адилхан үр дүн бол адилхан гарч байна тийм үү? Адилхан гарч байна. Тийм нийцж байна. Тэгээд ирэхээр би энийг бол бас бод түнлэе гэж хараад байгаа юм. Эргэн засах шаардлага ерөөсөө байхгүй юм.